Дарга эрхэм гишүүдээ Монгол улсын засгийн газраас 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдөр улсын хуралд өргөн мэдүүлсэн Монгол улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай улсын хурлын тогтоолын төслийн 2 дахь хэлэлцүүлгийг 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулах үед хуралдаан даргалагчаас зарчмын зөрүүтэй саналуудыг гүйцэн боловсруулах чиглэлөгч төслийг 3 дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо 2026 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн 3 дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулга, зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцэх үед Монгол улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67-гийн 2-т заасныг үндэслэн хуралдаанд оролцсон гишүүд дараах асуултыг асууж хариулт авлаа. Улсын хурлын гишүүн Эрдэнэт ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зарим санал давхарцсан төсвийн үр дагаврын хувьд зөрүүтэй саналуудыг нэгтгэх талаар тухайн санал гаргасан улсын хурлын гишүүдээс тодруулсан эсэх орон нутгийн шин чанартай Монгол улсыг 2026-аас 2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлд тусаагүй хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн зарчим шаардлагад нийцээгүй хэдэн санал байгаа болон нийт саналуудын мөнгөн дүнгийн талаар улсын хурлын гишүүн Цэнгүүн улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөнд тусгахаар ажлын хэсгээс танилцуулж буй нийт 88 зарчмын зөрүүтэй саналаар хөгжлийн төлөвлөгөөний төсөвт өртөг 2.2 их 80 төгрөгөөр нэмэгдэхээр байгаатай холбогдуулан тус төслүүдийг бодитоор хэрэгжүүлэх төсвийн боломж их үүсвэр бий эсэх хэрэгжилтийг бодиттой хэмжих нөхцөл бүрдэх хэсэг талаар улсын хурлын гишүүн Батболд хууль заасан шаардлага хангахгүй байгаа саналуудын талаар ажлын хэсгийн зүгээс тухайн саналыг гаргасан улсын хурлын гишүүдэд танилцуулсантай холбогдуулан энэ дүгнэлт нь үндэслэлтэй эсэх байнгын хорооны хуралдаанд хэлэлцүүлэхээр ирүүлсэн саналуудын үр дүнд хөгжлийн төлөвлөгөөний төсөвт өртөг 2.2 их 80 төгрөгөөр нэмэгдэхээр байгаатай холбогдуулан 2027 онд шинээр хэрэгжүүлэхээр тусгаж буй төсөл арга хэмжээнүүдийн нийт төсөв санхүүжилтийн хэрэгцээг бодитоор тооцсон эсэх төсвийн тухай хууль болон хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн уялдаа сул байгаагаас хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдаагүй төсөл арга хэмжээг улсын төсөвт тусгах боломж хязгаарлагдаж байгаа болон эдгээр хуулийн зохицуултыг шинжлэх, уялдуулах талаарх эдийн засгийн хөгжлийн яамны байр суурийн талаар улсын хурлын гишүүн Баатар хүү хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байгаар талаар дурдаад засгийн газраас тэргүүлэх чиглэлээ тодорхойлж энэ дагуу улсын хурлын гишүүнээс санал авдаг байх талаар улсын хурлын гишүүн Заяа бол улсын хурлын гишүүдээс Монгол улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөнд тусгуулахаар гаргаж буй саналууд нь хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн холбогдох шаардлагад нийцсэн эсэх тухайлбал засгийн газрын бодлоготой уялдсан санхүүжилтийн их үүсвэр нь тодорхой техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөв, магадлал нь батлагдсан төслүүдийн талаар дурдаад жил бүрийн улсын төсөв, техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөв хийгдэхээр төсөв тавигдаж энэ хүрээнд зураг төсөв магадлал нь хийгдэж бэлтгэл ажил нь хангагдсан хэдэн төсөл арга хэмжээ байгаа. Эдгээрээс улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө хэдэн төсөл арга хэмжээ туссан, магадлал нь хийгдчихсэн 3 дахь жил нь дууссан хэдэн төсөл арга хэмжээ хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдаагүй үлдэж байгаа талаар асуулт асууж хэрэгжүүлэхгүй үлдэж буй төслүүдэд төсвийн хөрөнгөөр зураг төсөв техник эдийн засгийн үндэслэл боловсруулах нь төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж байгаа эсэх талаар асуулт асуулж хариулт авсан болно. Монгол улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42-ийн 2-ийн 1 дэх заалтыг баримтлан гүйцэн боловсруулж холбогдох хуультай уялдуулахаар чиглэл өгч байнгын хорооны 3 дахь хэлэлцүүлэгт шилжүүлсэн 203 зарчмын зөрүүтэй саналыг улсын хурлын даргын 2026 оны 194-р зархимжаар байгуулагдсан Монгол улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай улсын хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн зүгээс тухайн саналыг гаргасан улсын хурлын гишүүдэд танилцуулахад нийт 115 саналыг хураалгах, хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Ажлын хэсэг 2026 оны 5 сарын 25-ны өдөр хуралдаж, эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн 2 дахь хэлэлцүүлгийг явуулах үед дэмжигдэж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулагдсан 43 саналыг холбогдох хууль заасан шаардлагыг хангасан эсэх талаар дахин санал хураахан зүйтэй гэж үзсэн бөгөөд байнгын хорооны хуралдаанаар дэмжигдээгүй саналуудыг дахин хэлэлцэх, санал хураах шаардлагагүй гэж тогтсон. Энэ хүрээнд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулагдсан 43 саналыг нэг бүрчлэн хэлэлцэж, ажлын хэсгийн зүгээс 12 зарчмын зөрүүтэй саналыг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж санал хураалгах, улсын хурлын гишүүдээс гаргасан 76 зарчмын зөрүүтэй саналыг байнгын хорооны хуралдаанд танилцуулах нь зүйтэй гэж үзсэн болно. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн 3 дахь хэлэлцүүлгийг явуулж нийт 88 зарчмын зөрүүтэй саналын томьёолоор санал хураалт явуулахад хуульд заасан шаардлага хангаагүй 11 саналыг хураахаас татгалзаж 50 саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ Монгол улсын хөгжлийн 2027 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай
Улсын хурлын тогтоолын төслийг 3 дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх эдийн засгийн байнгын хорооны танилцуулга, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг хэлэлцэн шийдвэрлэж, тогтоолын төслийг баталж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.